Түүний тэмдэглэлийн дэвтрүүд Монрог ерөнхийлөгчийн хэлсэн үгийг санаж чадах юм бол то она никак не могла запомнить, о чем же он ей говорил. И однажды это вывело... Тэгээд нэгэн өдөр энэ байдал нь ерөнхийлөгчийг ихэд уурлуулжээ. Чухам ингэж л ерөнхийлөгчийг ч төр засгийгч эвгүй байдалд оруулж чадхаар байсан Монрогийн алдарт тэмдэглэлийн дэвтэр үүссэн байна. Энэ дэвтэр нь өрсөлдөгч улс төрчд энэ хувьд бас мафийн хувьд ерөнхийлөгчийн өөрийн хувьд ч гэсэн Бялууны амтад зүсэм шиг л байлаа. Тэрнээс гадна Мэрилин Монро цагаан ордны утасны яриануудыг чагнан үн тэмдэглэж байсан байна. Эдгээр ярианы утга зориулалт нь уудлуугүй мэдэгдэх болно. Хожим нь ойлгомжтой болсноор чухам энэ л ярианууд жүжигчин бүсгүй үхлийн шалтгаан болсон байна. Как станет ясно потом, стали причиной гибели актрисы. Игорь Белинки урлаг судлаач Мэрилин Монро номыг зохиолж. Бидний мэдэж байгаагаар 8 дугаар сарын 3-нд Монро Роберт Кеннедид хэвлэлийн баг хурал хийнэ гэж занал хэлсэн юм а. Тэр 6-нд хэвлэлийн баг хурал хийнэ. Тэгээд би чиний тухай бүгдийг ярина гэж сүрдүүлж байсан. Гэхдээ ийм нөхцөл байдалд зөвхөн ухаанан гэсэн мэдрэл муутай эсвэл өнөөдрөөр л амьдрэх хүн л тэгж хэлдэг байх л да. Энэ үнийг галаар наадах гэж хэлдэг юм. Энэ үеэр холбооны мөрдөх товчууны ажилчид аль хэдийн ажилд орсон байлаа. Мэрилины утсыг чагнаж эхэлжээ. 7 дугаар сарын 24-ний орой цагаан ордны дугуй танхимд ерөнхийлөгч түүний дүү мөн холбооны мөрдөх товчууны хоёрыг төлөөлөгч 4 хүн цугларсан юм. Джон Кеннедид хэдэн асуулт тавьж эдгээр асуултуудын нэг нь түүнийг ихэд цочролдуулсан юм. Ерөнхийлөгч таны үе Монрогийн олон нийтэд цацсан хэвлэлийг зэгж байгаа баримтуудын талаар ямар нэгэн ойлголт байгаа юу? Холбооны мөрдөх товчууныхан Монрог өөрийн тэмдэглэлүүдэн 3 дахь хүнд уншиж өгөх гэж байна. Тэгээд тэр хүнд Монрогийн хийх гэж байгаа зүйлийн талаар хэдийн мэдэгдсэн байгаа гэж ерөнхийлөгчд мэдээлсэн юм. Тэр ч битгий хэл Монро өөрийн тэмдэглэлүүдэн яаж хийсэн талаар кино хүртэл хийх гэж байсан байна. Бурхан түүнийг ивэх гэж ерөнхийлөгч хэвнэснээр Монрогийн хувь тавилан шийдэгдсэн юм. Холбооны мөрдөх товчууны хүмүүс явсны дараагаар Джон Роберт хоёр өглөөний 6 цаг хүртэл бие биетэйгэн ганцаарчлан ярилцсан бөгөөд тэд энэ мэдээг сонссноор ихэд цочирдсан маягтай байжээ. Энэ шөнийн дараагийн өдрөөс хойш Роберт Мэрилин дээр зочлохом болж 8 дугаар сарын 5-ны эмгэнэлт шөнө хүртэл ирсэнгүй. Цагаан ордны утсан дээр суудаг хүмүүст Мэрилин Монрогоос ирсэн дуудлагуудыг дахин хүлээж авахгүй байх тушаал өгчээ. Ах トゥ Кеннедид Монротой холбоотой гэдгэн олон нийтэд цацах ямар ч ашиггүй байсан. Ягаад гэвэл энэ ганц ерөнхий прокурор дээр ч биш, түүний ах улс орны ерөнхийлөгч дээр ч гэсэн сүүдэр хайж байсан юм. Өөрөөр хэлбэл эрх мэдэлтнүүд дээр. Зооны нууцуд гэвч жүжигчин бүсгүйд тэмцэлдэх хүч байсан бөгөөд тэрээр энийг ч үзүүлэхийг зорж байсан юм. 7 дугаар сарын дунд хавцаанаас ах トゥ Кеннедигийн эсрэг зөвлөж хэлсэн баримттай хуурцаг болон бичлэгүүд бэлэн болсон. Гэвч Мэрилинд яад чин бүүмэд цуглуулсан баримт нотлогонууд нь арай бага байна гэж санагдаж байжээ. Түүний эхний алхам хувийн мөрдөгч Фрэнк Аташемтай хийсэн уулзалт болж байна. Тэрээр мөрдөгчөөс түүний гэрийн усны яриаг чагнах төхөөрөмжөөр хангаж өгөхийг гуйсан юм. Гэхдээ хувь тавилангийн гашуун жамаар нөгөө нэг мөрдөгч ах トゥ Кеннедигийн эсрэг баримт нотлогоо олохыг оролдож байсан мафийн нэгэн толгойгч Жими Хоффийн тушаалаар алей хэдийнэ Монрогийн шинэ гэрт чагнах төхөөрөмж суурилуулсан байжээ. Амиан алдгаас 7 хоногийн өмнө Мэрилин Тахо нуурын иргэдээр байрлах Фрэнк Синатра болон мафийн загалмайсан эцэг Сэм Джанканогийн иргэшээлд байдаг Калум Невада зочлуудад ирсэн юм. Мэрилин савтатлан ууж түүний хэлдгээр би тэд нарт зөвхөн бие махбодол байсан гэж ах トゥ Кеннедид уурлаж байжээ.
Мэрилин өөрийн биеэ нэг шөнөөр өхийг зөвшөөрсөнд Жанкано ихэд баярлсан. Яагаад гэвэл Мэрилинээр дамжуулан тэр ерөнхийлөгчд хүрч өөрийн үнэнч байдлыг сануулгах боломжтой байсан юм а. Мэрилин өөрийн хуучин янаг амаргуудтай тэмцэлдэхин тулд мафийнхныг уриалсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Гэвч баримтаараа нь үлдэнэ. Монро өөртөө дээдсэн хүрээлэнд орох зорилго тавьсны дараагаар ерөнхийдөө цаазаар авах ял оноосон юм л да. Так что же произошло? 1962 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Лос-Анжелес Бенут Эллен Драйвын 5 дугаар гудамж 62 оны 8 дугаар сарын 5-нд 3 эрэгтэй хүн жүжигчин бүсгүйн гэрт орж ирсний дараагаар чухам юу болсон бэ? Энэ тухайд бид зөвхөн Роберт Слейцерийн Мэрилиний эсрэг хуйлдан гэсэн нэртэй номон тавилсан баримтуудаас л дүгнэж чадах байлээ. Энэ баримтууд зохиогчийн уян мөрдлөөс үүсэн эвлэгдсэн бөгөөд албан ёсны батлагдсан баримтанд тооцогдохгүй гэдгийг сануулъя. Гэж үүний хажуугаар эдгээр баримтуудыг одоо хүртэл хэнч үгүйсгэж чадаагүй байгаа юм. Ойролцоогоор орон 9 цаг 30 минутын үед Мэрилиний өрөөнд уц тугарчээ. Энэ бол түүний эрт дээр үеэс танил байсан түүнтэй уулзахын төлөө Мексикээс ирсэн зохиолч Жозе Баланис байжээ. Монро түүнд хэзээ нэгэн цагт дэлхийд даяар цочирдох болно гэсэн мэдээлэл өгнө гэж хэлсэн юм а. Дараагаар нь Монро хаалганы хонх дуграад байна гэж хэлж харилцаураа тавьсны дараагаар хаалгаа онгойлохоор очжээ. Мэрилиний хөршүүд бүрэнхий усны дараа түүний гэрт 3 эрэгтэй хүн орж ирсэн гэж мэдүүлсэн. Эдгээр хүмүүсийн нэг нь анхны тусламжийн цүнхтэй ижил нэгэн жижигхэн цүнхтэй явж байсан байна. Кеннеди орж ирснээр зарц хүүхэн болон түүний хүүг байхыг олж хараад өрөөнөөс гарах тушаал өгчээ. Роберт Кеннеди, Питер Лоуфорд болон Григсон эмч нар гэрт орж ирсний дараагаар Мэрилин ямар ч тохиролцоо намын хийхгүй гэдэг нь ойлгомжтой болжээ. Тэрээр чанга хашгиран орилж ах トゥ Кеннеди янхан хэрэгтэй болсон үед л түүнийг эрхийг хүсч байсан. Монро энэ бүх бузар болоо явдлаас ядарч гар дамжихаас залхаж байна гэж хэлжээ. Чагнах төхөөрөмжүүдийн хайснаас түүнийг зодож байсан нэг эрэгтэй хүн бид тэрнийг одоо яах вэ гэж хэлж байгаа нь сонсогддог юм. Мэрилиний ком байдалд орсны дараагаар гэр орны тэмдэглэлийн дэвтэрийг олохын тулд сүйтгэн хайж түүний дараагаар Роберт Кеннеди явсан байдгийг. Лоуфорд Григсон хоёр жүжигчин бүсгүйг амиа хорсон гэсэн дүр эсгэхийн тулд гэр өрөөг нь цэгцлэхээр үлдэжээ. Дэлхийд даяар Мэрилин Монро гэсэн нэрээр алдаршсан Норма Жин түүх чухам ийм л байна. Түүний оршуулга 1962 оны 8 дугаар сарын 8-ны өдөр маш даруухан болсон байна. Холливуудын ихэнх хүмүүс түүнийг яаж ийм алдар нэрд гарч чадсныг ойлгохгүйгээр үзэн ядаж байсан. Кино зураг авалтанд байн хоцорж ирж нэг хэсгийн зургийг авахын тулд хэд хэдэн удаа авч түүний давраг байдал нь нэлээд олон хүний дургуй хүргэжээ. Гэвч Холливуудад Монрог хувьсгал хийсэн гэдгийг хүн бүр хүлээж авахд бэлэн байгаа. Хамгийн гайхалтай нь гэвэл Холливуудын хамгийн алдар дод Мэрилин Монро ганц ч Оскарын шагнал аваагүй билээ. Монрогийн жүжиглэх авьяасыг одоо хүртэл орчин үеийн хүмүүс ойлгодгүй юм. Холливуд бол чиний үнсэлтийн төлөө $1000 санал болгож чаддаг боловч чиний сэтгэлийн төлөө 50 цент л өгдөг газараа гэж Монро хэлж байжээ. Ямар тач гайхамшигтай Мэрилин Монро өөрийн нууцаа нөгөө ертөнц рүү өөртөөгөө хамт авч явсан билээ. Орчуулсан оюун чимэг Эх орон телевизийн канал 2012 он.